Монгол Улсын засгийн газрын 2024 оны 163 дугаар тогтоолоор батлагдсан бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтуудыг зэвсэг төчний жанжин штаб, Монгол Академи, Улсын төсөвт төгөл-дрийн газрын мэргэжилтэн сурагч багш нартай хамтран 2025 оны 1-р сараас эхлэн зохион байгуулж байна. За уг сургалтуудыг Улаанбаатар цэргийн хүрээний 30 гаруй нэгтгэл ангиудад офицер ахлагч нарыг хамруулан зохион байгуулж байна. За тус сургалтын зорилго маань төрийн засгийн албаа агчид болон зэвсэг төчний офицер ахлагчдын бүрэлдэхүүнийг цахим орчны зохистой хэрэглээ, цахим орчинд хүүхэд хамгаалал ба ухаалаг утасны хэрэглээ гэх мэт сэдвүүдээр үргэлжлүүлэн зохион байгуулагдаад явагдаж байна. За тус сургалтуудын маань зорилго нь албаа агчдын цахим орчныг зөв болсон хэрэглэх, захим шилжилтийн бэлэн байдлыг хангахад уг сургалтуудын зорилго маань оршиж байна. За уг сургалтаа цаашид хугацаа цэргийн албаа агчтай хамруулах болон мөн офицер ахлагч нарынхаа гэр бүлийг хамруулах талаар төлөвлөн ажиллаж байна.